Энэ эдийн засгийн ил тод байдлын 33 их найдын юм яриад байна. Энэ үйлдэлийг ба шалгах ёстой. Шалгахаас өөр арга байхгүй. Тагнуулын байгууллага энийг гаргаж өгөх хэрэгтэй. Тэр үйлдэлийн ерөөсөө өршөөсөн юм бол байхгүй. Эрүүгийн өршөөлийн хуулиар бол гэмт хэрэг үйлдсэн үнэн. Гэхдээ таныг төр уучлж гинэ, өршөөж гинэ гэдэг ингээд ялаас чөлөөлөө явуулдаг. Энэ бол төрөөс авдаг нөгөө инэрэнгүү байх үндсэн хуулиудын заалт малтын дагуу ингээд тэг шойтож илүүдэд ч юм уу тодорхой үеуд ингээд хийж ирсэн ажил. 90 оноос хойш татврын өмч хөрөнгө бусад зүйлүүдээс болоод өмч хөрөнгөө ил гаргаж чадахгүй байсан юмнууд гэж байна. Ядаж тэгвэл 2000 оноос хойшх энэ өмч өвчлөл нэрээр идчихсэн мөнгө. Энэ 12 оноос хойш тараасан тэр олон бондуудын мөнгөтэй холбоотой асуудлуудын үзэлтэй тагнуултайгаа ярьж байгаа. Мөнгө мөр үлдээд юм аа. Тэрийг хүн үйлдсэн байгаа.